Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай шинжилсэн найруулга. Сургалтын зохион байгуулагч байгууллагууд, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банк, онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл. 1. Хуулийн зорилт нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, хүний төрөл, хэлбэр, хамрах хүрээ, санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Ажил хайгч гэж ажилгүй, ажилтай боловч ажлын нөхцлөө сайжруулах, нэмэлт орлого олох зорилгоор ажил хайж, хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн болон хандсан иргэнийг хэлнэ. 2. Ажилгүй иргэн гэж ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа, хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэнийг хэлнэ. Ажилгүй гэж төрийн албаны тухай хууль заасан, төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаагүй, түүнчлэн хөдөлмөрийн тухай хууль заасан хөдөлмөрийн гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, иргэний хуулийн 359 дугаар зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилдах гэрээгээр ажил гүйцэтгээгүй, хуваарай ажил үйлчлэхээ эрхлээгүй байхыг хэлнэ. 4. Ажил хийхэд бэлэн гэж хөдөлмөрийн тухай хууль заасан хөдөлмөрийн гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, иргэний хуулийн 359 дугаар зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилдах гэрээ байгуулахаас татгалзахгүй байхыг хэлнэ. Ажил идэвхтэй хайж байгаа гэж аймаг, нийслэл дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржид бүртгүүлж, ажлын байрны талаар мэдээлэл авах, ажлын зар, цахим хуудасаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчлэгээний газрын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих зэрэг ажил олох оролдлого хийснийг хэлнэ. 6. Ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн гэж хөдөлмөрийн гэрээ цуслах мэдээлэл авсан, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өөрчлөх шаардлагатай болсон, эрхэлж байсан хувийн аж ахуйн эрсдэлд орсны улмаас сэргээх боломжгүй болсон тухайга аймаг, нийслэл дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржид мэдэгдэж бүртгүүлсэн иргэнийг хэлнэ. 7. Ажил олоход хүндрэлтэй иргэн гэж хөдөлмөр эрхлэлтийн нэмэлт үйлчилгээ, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа, зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3-1-д заасан иргэн 20 ангиас суллагдсан болон хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн 6 сараас дээш хугацаагаар ажил олж чадаагүй байгаа иргэнийг хэлнэ. 8. Хуваарай хөдөлмөр эрхлэгч гэж дангаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлж, татврын албанд бүртгүүлсэн бизнесийнхээ үйл ажиллагаанд нөлөөлөх шийдвэрээ хараат бусаар биедан гаргадаг иргэнийг хэлнэ. 9. Малчин гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлого олдог иргэнийг хэлнэ. 10. Ажилд зуучлах гэж ажил хайж байгаа иргэнд хүсэл сонирхол, мэргэжил, ур чадварт нь тохирсон ажил олоход, ажил олгогчид эрэлт хэрэгцээнд нь нийцсэн ажилтан олоход туслалцаа үзүүлэхийг үйлчилгээ гэнэ. 11. Бизнес инкубацийн үйлчилгээ гэж хуваарай хөдөлмөр эрхлэгч болон хуваарай хөдөлмөр эрхлэхийг хүссэн иргэн түүнчлэн малчинд мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, үйлдвэрлэлийн байр түрээслэх зэргээр дэмжлэг үзүүлж, аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийг хэлнэ. 12. Бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч гэж 50 хүртэлх сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө эсвэл үйлчилгээний борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж иргэнийг хэлнэ. 1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ. 1. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах. 2. Ажилд зуучлах. 3. Ажилгүйдлийн тэтгэмж олгох. 4. Нэгдсэн бүртгэл мэдээллийн үйлчилгээнд хамруулах. 5. Бусад үйлчилгээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг дараах төсөл хөтөлбөрийн хэлбэрээр хэрэгжүүлнэ. 1. Хөдөлмөрт бэлтгэх. 2. Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах. 3. Малчин, хуваарай хөдөлмөр эрхлэгчийг дэмжих, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих. 4. Ажил олгогчийг дэмжих. 5. Нийтийг хамарсан ажил зохион байгуулах. 6. Ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. 7. Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын суралцагч, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. 8. Хууль тогтоомжид заасан, түүнчлэн засгийн газрын болон хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад төсөл хөтөлбөр.